Намсран банзрагчийн зохиол Сүүлчийн буун дуу 12 дугаар хэсэг. Цэрэнбат зуутын даамлаас чөлөө мэдүүлж амраг бүсгүйгээ ирж хайх тухай хэлье гэж бодож байтал очиров түүнийг дагуулan өөр нэг байшинд ороод "Цэрэнбата, чи одоо эрд цэргийн хүн болсон. Иймд цэргийн ёс горимтой танилцах ёстой. Би чамд цэргийн ёс журам таниулна. Энэ байранд надтай хамт байх болно. Одоо хоёулаа хоол идэнэ. Маргааш чамд цэргийн сургаль заана" гэснэ. Цонхоор харж байгаад шилийг нь түжигнүүлэн нүдлээ. Үү донгож Орос цэргийн толгой цох байхад очиров хэдэн үг хашгирав. Орос цэрэг цааш алга болчихов. Тэр өрөө нилээд зайтай 2 модон ор өндөр хөлтөө ширээ хэдэн сандал төдийхөн байлаа. Бэд хэд хоног өдөө явж ядарсан болохоор өнөөдөр сайхан амарна. Чи сайхан ч залуу байна. Эрх хүний жаргал гэж юу байдгийг гүйцэд эдэлж үзээгүй бизээ. Цэргийн алба гэдэг сонин шүү. Чи аяндаа мэдэх болно. Бэд 2 ах дүү шиг дотн сайн нөхөд боллоо. Хоёулаа цэрэг хүн болсны жаргал цэнгэлийг богд хааны хүрээнд ханталан эдлэх болно гэж очиров инээд алдан хэлээд октор нэхий дээлэн тайлж орон дээр тавилаа. Байшинд дулаахан сайхан байв. Удалгүй гаднаас дөрвчийн шагаасан Орос цэрэг уур савссан хоол, шилтэй арх, аяг тавг тэргүүднийг авчирч өндөр ширээн дээр өрчгöd гарав. Очиров арх харж шүлсээ гүдхийтэл залгин ширээний хажууд суугаад "Батуев, миний хажууд суу. Чамайг би өнөөдрөөс эхлэн Бурятиасаар Батуев гэж дуудаж байна шүү. Чиний нэр хэтэрхий урд бас хэлэхэд хэл эдрэх юм" гэлээ. Цэрэнбат түүнтэй зэрэгцэн суулаа. Очиров шаазан тавхт хийсэн сонгон ханхалсан ногоотой шөлнөөс жижигхэн цагаан халбгаар халбагдан идлээ. Цэрэнбат тавгнаас хоол идэж үзээгүү тул очировыг дуурайн идэв. Амт шимт барагтайхан аривхан шөлтэй хоол байв. Орос цэргийн хоол гэж ийм байдаг байжээ гэж бодсхийн тэр шөлнөөс дурамчхан идлээ. Ингэлээч Уляастай Батгүний шар будааны шөлөөс хавьгүй амттай хоол санагдав. Очиров хоолоо идэж гүйцэлгүй шилтэй арх ханзлаад төмөр аяганд холхол хийтлэн хийж "За, чиний эрүүлэнхийн төлөө" гэд аягтай архиан сар байхад Цэрэнбат тосон аваад амсаж үзвэл этгээд амттай зэгсэн хатуу арх байв. Очиров өмнөх аягтай архиан авч нэг амсгаагаар залгиснаа "Уухти. Манай Орос газрын хамгийн сайн арх" гэлээ. Цэрэнбат шаардуулсан ч үгүй аягтай архиа хөнтөрчөв. "Манай нутгийн арх ямар байна?" гэж очиров асуувал Цэрэнбат ярваас хийж "Сонин л арх байна. Би ийм арх ер амсаж үзээгүй. Хятад арх сайхан санагддаг юм" гэвэл очиров тоомсралсан янзгүй "Тэгвэл хятад арх ууж болно. Би бас түүнд дурлдаггүй юм" гэхэд "Хятад арх чи янз шүү дээ. Та сайнаас нууж үзээгүй байлгүй" гэж Цэрэнбат хэлчихэд "Дэми юм хэлвүүдэ" гэж гимсэн авч цаатах нь юмч хэлсэнгүй. Ширээний араас босч хаалгаар шагааснаа нэг хүн дуудаж хэдэн үг хэлээд эргэж ширээний хажууд суужээ. Орос арх Цэрэнбатын ходоодыг халуу оргиулан дахиж уумаар санагдсан боловч хятад арх сайхан гэж хэлсэндээ бантаж тавхтай шөлөө хэдхэн халбагдаад дуусчихв. Очиров архинаас аяганд хийж "Надад бол энэ арх ертөнцид хамгийн сайхан нь гэж санагддаг юм" гэд архиан залглав. Тэгтэл гаднаас Орос цэрэг орж ирээд ширээн дээр ваартай хар арх тавьчихад гарлаа. "Зэхвэн дуртай архиа уухти" гэж очиров дултраатан хэлэх нь нэлээд согтож буй шинжтэй. Цэрэнбат ваартай архиа задлан өврөөсөө мөнгөн аяг гарган хийж уухад очиров энэ эмсэглэн харна. Цэрэнбат түүний аяганд хар архинаас хийж өгөв. Очиров амсаж үзснэ. "Оо, энэ ч бас зүгээр арх байна" гэв. Тэр хоёр уралдаж байгаа юм шиг архинаасаа байн аягаа дүүргэн ууж хоёул зэгсэн согтож эхлэв. Очиров Цэрэнбатын мөрөөр тэрвэрч
Монгол газар англан уулзаж танилцсан миний дайны сайн нөхөр. Бид хоёрын жаргал эхлэх нь энэ. Архалахын их хүрээнд архины сайныг ууч, авган сайхныг хэрэглэж энэ насныхаа эд багыг хангах болно. Чи түүнээс өөр жаргалыг хүсэх гэж юу? Гэж үгэлэхэд Цэрэнбат их л уярч ойлмаарч юм шиг, дуулмаарч юм шиг санагдана. Тэр сүүлийн 2 жил ийхүү таавараа сууж дураараа архитаж байсангүй. Цаг ямагтал айж сэрдэн оргож босон чимээ чагнаа явсан зэрлэг амьдралаа бодоход нэнч гунигтай санагдах болгоо. Тэр хоёр мал болтлон согтож ор орон дээрээ дээл хувцастайгаа өнхрөн унаж төдгөн дүнгэнтэл хорхирон унтцгаажээ. Цэрэнбат бүх нойрноос сэрвэл хэдийн өглөө болчихсон байлаа. Өндийч харвал очиров хорхирон унтж байна. Цэрэнбатын дотор болбын толгойн заацсараа салах гэж байгаа юм шиг өвдөн. Тэр улаастад байхдаа бишгүүдэл арх ууж найр хуримд очиж байсан ч гэсэн ингэж шартаж үзээгүй учраа Орос арх гээч нь хор юм шивдэ гэж бодоод хэвтэж байтал очиров яргалан хөдөлснөө босон харайж "Яй толго" гэж гаслав. Цэрэнбат ч өндийлөө. Очиров бүлцэснүүдээр гөлрөн ширтснэ. "Мангарта жорхо бэздэ" гэв. Мангарт нь гэж бодвол шартахыг хэлж байна гэдгийг ухаарад "Тэгжээ, доктор муу байна" гэвэл очиров салгалан явсаар гараад алга болчихов. Цэрэнбат олигтой сайн хоол идээгүй. Бас Орос хятад арх холж ууснаас ийхүү шаардсан гэдгээ мэдэж жаахан ч гэсэн арх балгах юмсан гэж бодоод хэвтэж байтал очиров шилтэй арх барьж гуйвлан орж ирээд 2 аяганд хуваан хийлээ. Цэрэнбат шалвхан босож муухай үнэртэй Орос архийг нэг амьсгаагаар залгилчихв. Төдгөн л ходоод нь халуу өргөж биеийн тавиран хөлс чихрэв. Тэгтэл гадаа ямаан бүрээ тас хийлээ. Очиров цонхоор харснаа "Чорт, жагсах болж байна" гэд босов. Цэрэнбат яахав гэсэн байртай харвал "Нөхөр Батуев жагсах хэрэгтэй" гэж захирангуй хэлэхээр нь түргэн босож түүнийг даган гарчээ. Хашаагаар дүүрэнд сэрэг бүлэг бүлгээрэн жагслаа. Очиров Цэрэнбатыг зуутынхан ихэнд авчран зогсоожээ. Өчигдөр уулзсан хорооны дарга бас бус хэдэн дарга игнэн жагсан сэргүүдийн өмнөр явхад эсэг хэсгээрээ жагсан сэргийн урд зогсож байгаа дарга нар гараа өргөн ёсолж чанга дуугаар юм хэлнэ. Дарга нар очировын зуутын өмнө ирэхэд очиров хөлөө хавсран баруун гараа өргөн ёслоод хэдэн орс үг хашгирав. Хорооны дарга мөн хариу ёслоод буцав. Игнэн жагсан сэргүүд эхнээсээ хэсэг хэсгээр хөдлөв. Цэрэнбат гинэт морио өгүүлж ийш тийш харвал хашаан дотор нэгч морь харагдсангүйд сэтгэл зовнин "Миний морь" гэж хашгирвал очиров эргэн харж "Хэн хамаагүй хашгирав" гэвэл Цэрэнбат жагсаалаас гарч түүний дэргэд гүйн ирээд Миний морь алгуулчихжээ" гэж сандран хэллээ. Очиров муухай харж амандаа хараал хэлснэ. "Батуев байрандаа буцаад" гэж хашгирснаа орсоор юм хэлэхэд зуут нь 3-3-аар игнэн жагсаж бусад хэсгийн хойноос даглаа. Очиров цэргүүдээ толгой дараалан харснаа "Батуев бууга яасан" гэв. Золиг байрандаа орхичээ" гэж Цэрэнбат сандран хэлбэл "Цэрэг болтлоо мөнч өдөө байнда. Бошоохон явж буугаан авчир" гэж очиров сүртэй чанга тушаав. Цэрэнбат хонсон байруудаа шогшиж явхдаа "Цэргийн алба гэдэг маань яршигтай ичвдэ. Эндээс бошоохон л холдъё. Морийг маань яасан бол" гэж бодлоо. Байрандаа орж буугаа шүрэн аваад жагсаалын хойноос мөн шогшин хурч ирвэл очиров тосон уулзаж "Цэргийн ёс горим чанга шүү. Түүнийг дагаж гүйцэтгэх ёстой. Чи мориндан сэтгэл зовох хэрэггүй. Одоохондоо морь хэрэггүй болохоор чиний мордыг цэргийн актанд нийлүүлж өвслүүлж байгаа" гэж хэлэхээр Цэрэнбатын санаа амарчээ. Хороо цэрэг том хашаанаас жагсаалаар гарч хойшоо чиглэв. Орос бүрээд Монгол 9 шидийн хувцастай янз бүрийн буу уурсан олон цэрэг ийхүү жагсан явхад хүрээнийхэн хашааныхаа завсраар шагаан харж байлаа. Цэргийн жагсаал явсаар хүрээний хойд талын нэг ухаа дээр гарч ирээд зогслоо. Очиров Цэрэнбатын дэргэд ирж
Одоо буудах сургууль хийн. Чи мэрэгэн буудадгаан үзүүлэх хэрэгтэй гэв. Хаалга чахран дуугарахад Цэрэнбат арай хэн сэрж өндийвэл очироо орж ирээд яасан их онтан басал мангартаж орхиовэц гэд дашмагтаа арих сарваа. Цэрэнбат өнгөрсөн шөнө хэтэртлээ арих уусан тул зэгсэн шартснаа өндийхтэй зэрэг мэдэв. Дээлийн нөмрөн салганан босоод Очировын гараас дашмагтаа архийг нь авч ховдоглон залгилав. Очиров нэлээд харж байснаа хоосон дашмагаан буцаан авч сэгсэрч үзээд "Шорт, бүгдийг нь ховсорчхиж. За явъя" гэлээ. Цэрэнбатын доторх халуун шатаж хөлс чихрэн биеийн тавирч салганан чичрэхэн төдхөн намдав. Гэлээч жаал хэвтмээр санагдсан ч цэрэг хүн даргынхан өөдөөс сөргөж ганц ч үг хэлж болдгүйг өнгөрсөн хэд хоног цэргийн хуаранд байхдаа мэдсэн тул аргагүй дэж бушуухан босож дээлээ өмсөд буугаан авах гэтэл буу хэрэггүй гэж Очиров инээмсэглэв. Цэрэнбат цагаан цэргийн хуаранд ирээд 7 хоногтоо эрүүл өдөр байсангүй. Ирснийх нь маргааш болсон модон бай буудах сургууль хийхэд хорооны бүх цэргийн дотроос түүн шиг сум тоолон байны яг голдон онсон хүн нэгч гараагүй тул хорооны даргаас эхлэн олон дарга ихэд баярлан талархаж тэр сургуулиас бууж ирээд хэдэн дарга нартай нийлж архицсан ажээ. Түүнээс хойш өдөр бүрэл архи ууж мансууран өнгөрчээ. Гадаа гарвал хаврын тунгалаг наран нилээд хөрч бүлээн элчээрээ хан хорвоог тааламжтай гийгүүлэн байлаа. Түүний хилэн хар морийг Очировын бор морьтой авчран имээлэлчихсэн байв. Цэрэнбат морин хараад өөрийн ирэхгүй баярлан том алхахад морин ч эзнээ таньж аяархан үрсэд дүүхэлзв. Очиров мориндоо мордохдоо "Чиний гарч үнэхээр гайхамшигтай сайхан хөлөг юм а. Хэр морчинч гэсэн бас сайхан амтан. Түүнийг чинь манай хорооны дарга нар гуйгаад байхаар нь өгчихсөн шүү. Нэг цэрэг 2 морь унах нь цэргийн дүрмд харшилж байна" гэлээ. Цэрэнбат хээр морь алдсандаа урам хугарсан авч юм хэлсэнгүй хар мориндоо мордлоо. "Өнөөдөр хоёулаа чөлөөтэй гадуур явна" гэж Очиров хэлээд морин гойдов. Тэр хоёр хашаанаас цувран гараад баран урагшаа явлаа. Цэрэнбат инхүү чөлөөтэй гадуур явах болсондоо гинэт бүжин ламыгаан дурсан санаж түүнийг хайж олъё гэж бодов. Тэр Очировын баг цэрэгтэй дайралдаж хүрээнд ирэхдээ ганцхан л хайртай хүүхэнтэйгээ бушуухан уулзах юмсан гэж бодож байсан нь цэргийн хатуу журамд баригдаж бас сүүлийн хэдэн өдөр ухаантай ухаангүй шахам байж архи уусан тул энэ тухай таг мартсандаа баахан гимшиж байлаа. Тэгээд хаяа яаруу санд руу өнгөрөх хүмүүрийг сайтрайчиж ингэж явтал бүжин минь явж байх вэ гэж гордно. Годомчинд эмэгтэй хүн ер харагдахгүй болохоор урам хугарна. Одоо хайчих юм бол ингээд л ямар ч зориггүй гадуур тэнэх юм бол чөлөө мэдүүлээд ганцаар явж бүжин ламыгаан хай гэж бодоод дарга удаан харвал "Чи яагаад дүнсгээд байгаа юм?" гэж Очиров хэлснэ. Морио тас ороолгон ухс хийхэд Цэрэнбатын хилэн харж түүнээс хоцрохгүй гэсэн юм шиг ухс хийжээ. Тэр хоёр нарийнхан гудамж уруудан давхиж явхад замд дайралдах хүмүүс айн сандран зүхтэн. Цэрэнбат тэднийг хараад "Би их сүртэй цэргийн хүн болжээ" гэсэн нэгэн бардан бодол төрж "Намайг бүжин минь харвал юу гэх бол" гэсэн бодолч орж ирэв. Нүдний болонд гойлгох нуруутай бүсгүй гудамжны нөгөө талаар эргэн харсаар яархан өнгөрөв. Цэрэнбат түүний хойноос ширтэж "Бүжин маань арай биш вэз" гэж бодтол "Чамд би түүнээс сайхан хүүхэн олж өгнө" гэж Очиров хэлв. Тэр хүүхэн ч болон тойроод алга болчихов. Мань хоёр уралдан давхсаар гудамжны ихэнд гарахад хятадын нэгэн пүүс байлаа. "Энд орно" гэд Очиров жолоогон татав. Цэрэнбат пүүс рүү орох болсондоо хөөрч мартагнаж байсан өшөө хорсол олзомгийн хорхоо нь оволзон хөдөлж мориноос шалвхан буужээ. Тэр хоёр морьдоо пүүсний үүдэн дэх багнаас уяад дотгош орохдоо Очиров зүүж яваа жижигхэн гар бууга тэмтрэн үзлээ. Тэр хоёрыг ороход 8 хийж байсан ахмад хятад нугастай юм шиг нахилцсан тонголзож шал худлаа инээлээ. Цэрэнбат түүний хуурамч нялуун зан хараад зэвүүн туйлгүй хурч төрөмгийг эгч нь алхан тэр хятадд өгж очоод хар турган бошинсноос нь шүүрэн ойртон ойртуулахад өнөө хятад хай мэ авара гэж муухай орлов.
Цаанаас нь хэдэн хятад гарч ирээд бүгд л тонголзон мөргөж өршөөлгуйлаа. Очиров тачхантал инээж. Батоев, наадах чинь хэд хоногч гэсэн амьд явбал бидэнд хэрэгтэй. Одоохон гол нь таасрах гэж байна. Тавьж орих гэлээ. Цэрэнбат тэр хятадыг тавьж ямар арих байна гэвэл айсантан болоод царайн хувхаа цайсан хятад гараараа нэг хаалга руу зааж "Эрхэм цэргийн ноёд ийшээ морилон орохтон. Тавтай сууж хаалга заагалаа" гэв. Цэрэнбат хятадын пөөсөнд хэдэн жил амьдарч байсан болохоор заасан өрөөнд нь төрүүлэн орж өргөн модон ханзан дээр нь түрмгээ гэгчнэ гарт суулаа. Пөөснөө данжаад алх авсрам эхэлзэж "Хаяа, би одоохон хоолоо бэлдүүлээ. Ямар арих заагалахсан бол" гэлээ. "Хар арих ганзай халаа" гэж Цэрэнбат тушаахад данжаад тонгос хийснэ бөксөөрөө ухран гарчээ. "Батоев, чи яагаад хятад хүнд ийм өштэй болсон юм?" гэж Очиров асуулаа. Цэрэнбат ширвэ харсахлаа илснэ. "Эрих учиртай. Бэ Улиастай хотын нэг сайхан бүсгүйтэй ханилах гэж байсан юм. Тэгтэл пүүсний нэг данжаад миний эхнэр болох хүүхнийг хүчээр булааж авсан юм. Миний уур хилэн бадарч тэр данжаадыг нухчхаад орон нутгаасаа оргосон. Түүнээс хойш муусан хятадуудыг үзэж чадахгүй болсон юм" гэлээ. "Тэр сайхан хүүхэн тэгээд данжаадын авгаа болсон?" "Үгүй. Тэр минь бас орон гэрээсээ оргосон. Энд ирсэн байх ёстой. Би түүнтэйгээ уулзах гэж наашаа явж байгаад тантай тааралцсан шүү дээ. Харин өнөөдөр түүнийг ирж хаймаар байна." "Батоев минь хөлөөмэн ихтэй дайн болж байгаа ийм цаг үед цэргийн хүнд хүүхэн хөөцөлдөж явах зав олддоггүй юм шүү. Харин тохиолдсон завшааныг ашиглаж зугаалж цэнгэж байх нь дээр." Цэрэнбат түүнийг ийн хэлсэнд дургүй хөрч "Энэ муу наримгар чинь бүр чөдөрлөх нь. Би аргаа олохдоо л болно. Уг нь эдэнтэй хамт байвал ядахта даашин хүүгийн пүүсний далдын туршуул энэ хүрээнд байлаач гэсэн айх юм алга. Энэ чинь амархан согтдгийн байна лээ. Согтоож орхиод алга болно доо" гэж бодож суутал тогооч бололтой хормогч зүүсэн хятад тавир дүүрэн юм барьж ирлээ. Тэр ханзан дээрх намхан ширээн дээр сайхан үнэр ханхалсан нарийн махан хуурга, ваартай хар арих, халаасан ганзай өрлөө. Данжаад тогоочийн хойноос орж ирээд "Заагалах тоо" гэлээ. Цэрэнбат Очиров хоёр тавхтай хуургыг өмнөө нь тавиад ховдоглон идэж эхлэв. Цэрэнбат зааны ялсан савх сурмаг гэгч нь барьж хуурга савхтахад Очиров савхаар мах чимхэх гээд цолбоолон байснаа "Чорт, үүгээр чинь идэж болохгүй" гэвэл харж байсан данжаад тогоочтой юм шивгэнэв. Тогооч нь гарснаа тунч удалгүй эргэн ирж Очировт мөнгөн сэрээ өглөө. Тэр хоёр махан хуурга халуун мантуутай холин идэж хар арих халаасан ганзай уув. Цэрэнбат багууж Очировыг согтоох санаатай байсан боловч хэдэн жил амсаагүй пүүсний сайхан хоол халаасан ганзайн амтанд орж тэр бодлооч орхиж архинаас дахин ууж улаан зард болов. "Энэ халаасан арих сонирн байна" гэж Очиров халаасан ганзайг магтана. Тэр хоёр нэг баар арих суллаж дуусгахад тогооч уур савссан бууз авчирлаа. Цэрэнбат буузнаас хэдийг идээд цадсан тул цааш нь идсэнгүй. Очировч бас боллоо. "Эрхэм дайдасан байна. Хоол заагалаа. Өөрөө идэва" гэж данжаад асуув. "Хоол хэрэггүй. Та нар явцгаа" гэж Очиров зандрав. Тогооч данжаад хоёр сандралдан гарчээ. Очиров тэдний хойноос харж байснаа "Энэ пүүс их баян шүү" гэлээ. Цэрэнбат далжсхийн чимээ чагнаад "Хоёулаа мөнгө авах уу" гэж шивгэнвэл Очиров толгой сэгсэрч "Болохгүй" гэж хориглов. Цэрэнбатын дургүй хөрч "Та айж хулчиж байна уу? Би олон пүүсний хөрөнгө зойрыг хамж авсан юм шүү" гэж гайхуулав. "Энэ пүүс бол барон жанчны ивэлээр 8 хийж байгаа болохоор хамаагүй халдаж болохгүй. Хүрээнд тоотоохон хэдэн пүүс 8 хийж байгаа юм. Тэд бүгд баронд мөнгө өгч ая тал заасан"
Харин наймаа хийхгүй аж түгшээд үүд хаалгаан түгдсэн пүүсийг бол тоонож болно. Энэ пүүсийг тоонох юм бол жанжинд гомдол мэдүүлнэ гэж очиров болгоомжлон өгөөлөв. Бид хоёрыг яаж таних юм? Цэцэрэнгбат асуувал очиров муухан нэмсгэлж. Чи тэнэг байна. Аль хэзээний биднийг нүдэлчихсэн. Эд чинь их муу санаатай. Чи эднийг аж хулжсэн болоод л хоол арх өгч байна гэж бодож байна уу? Огт тийм биш. Архиар согтоож байгаад хоолооч огтолж мэдэн. Ширүүн загнавал бид хоёрыг хуарандан очоогүй байхад жанжинд ховлож чадна гэхэд Цэцэрэнгбатын зэвөө хурж та нарч үхсэн зүрхтэй улс юм а гэчихв. Очиров гомдсон бололтой мөрөө хавцснаа. Энэ данжаад барон болон дэд тушаалын дарга нарт их нүртэй хүн шүү. Чи дуугүйхэн л наад архиан гударч бай. Чи зэвсэггүй хятадуудад чадлан үзүүлэхийн оронд өдөөс буу шагаалсан дайсанд л чадлаа гаргаараа гэлээ. Цэцэрэнгбат түүнийг нам зохиж унамаар санагдаж хэлн бадарсан боловч нэг гараа нөгөө гараараа барьж уур хэлэнгэн дарахыг оролдов. Архич уух хүсэлгүй болж тамхи baag болов. Очиров архинаас хэд дахин хийж ууснаа. Энд хоёулаа байх уйтгартай юм. Яавь гэлээ. Цэцэрэнгбат дуугүйхэн баслаа. Цэцэрэнгбат пөөснөөс гарахдаа данжаадод хяламхийн харж энэ хоол архиныхаа үнийг хэлхөө гэж ширүүлбэл данжаад бөхөлцөн ахилцаж. Үнэ өөртөө авахгүй ба. Та бүхнийг даалаасаа гэвэл Цэцэрэнгбатын дургүй хөрч. Муу сайн ээлжигнүүд хэзээл юм зүгээр өгч байлаа гэхэд очиров түүнийг чанга яварч. Чи хоолыг нээдэжгээд эзнийг нь зандарч байхдаа ичихгүй байна уу гэснэ данжаад өд харж. Бид дахиад ирнэ. Сайхан хоол хийж байгаарай гэжээ. Тэр хоёр пөөснөөс суралдан гарч мориндоо мордоод ухсхийв. Цэцэрэнгбат уур омгтон болж хамтлаа арх уугаагүй тул хорхой насаж байсан тул морины хаамыг татаж очиров өд харснаа. Одоо хайчих гэвэл манай дарга нар цогларч хоол идэх газар очино гэж очиров хэлээд моринд авирв. Тэр хоёр замдаа яваа хүмүүсийг дайрчих шахан тавхилцсаар олон хүн цугларсан хоолны газар иржээ. Очиров хоолны газрын хаалгаар орохдоо Цэцэрэнгбатын ханцоонаас татаж маргааш манай зот юмд явах байх. Өнөөдөр сайхан нарган шүү. Цэргийн улс бидэнд ингэж чөлөөтэй явж наргих цаг ховор байдаг юм гэв. Хоолны газар голдуул цагаан цэргийн дарга нар байна. Тамхины утаа олны толгой дээгүүр суунаглан хөшгөлөж хүмүүсийн толгой сөөмөлцөн бүртэлсэн. Очиров Цэцэрэнгбатыг дагуулan явсаар нэгэн ширээний дэргэд ирж тэнд суугаа хоёр даргаж ёслоод юм хэлв. Хоёр орс толгой дахин. Очиров Цэцэрэнгбатыг хажуудаан суулгаад нарийнхан сахалтай хэрзгэр туранхай хүмүүд харж ялдамхан инээмсгэлснэ. Чи таних байгаа биз дээ? Манай сумангийн дарга шүү дээ. Сахалгүй салааны дарга. Миний ижил дуушаалын хүн гэлээ. Цэцэрэнгбат сайн харвал тэр сахалтай зүсүтсэн хүн шиг байлаа. Орос дарга нар хоорондоо шулганалтан ярина. Сахалтай Цэцэрэнгбат өд харж юм хэлнэ. Сумангийн дарга чамайг маш мэргэн буудаа гэж хажуудах хүнтэй хэллээ гэж очиров тайлбарлав. Сахалтай орос шаазан хундахтай арх барив. Цэцэрэнгбат хичээнгүүлэн тосож аваад хөнтөрчихв. Сахалт саашаасан янзтай мөрийг налгадан юм хэлнэ. Очиров инээмсэглэн чамайг яаста эрх хүн гэж магтаж байна гэв. Цэцэрэнгбат орос хэл мэдэхгүйдээ гонсгор байсан бөгөөд түрэн уусан арх нь аль хэдийн шингэж ерс огтоогүй байсан тул арх их ууж бас ууснаа шингээж чаддгаараа гайхуулмаар санагдаж шаазан хундгыг ширээн дээр тавиад би ийм шууны нүд шиг хундгаар ууд сураагүй юм гэчихв. Очиров түүнийг орос дарга нарт хэлбэл сахалт бас мөрийг нь алгадаж юм хэлв. Гайхамшигтай сайхан эргэж байна хэмээн очиров хэлснэ. Ойртож ирсэн хоол зөөгчийг дуудлаа. Өрөн дээгүүрээ цагаан алчуур тогсон зөөгч ирээд мэгсхийв. Хоол идэх үү
гэж очиров асуувал Цэрэнбат толгой дохиод бас баян тарганаа гайхуулах санаатай. Наад дарга нар чинь хоол зооглосон болов уу гэвэл очиров тэднээс асуув. Орос дарга нар толгой дохиж байна. Цэрэнбат зөөгчийг хөмсөг зангидан харснаа. Ээлжиг минь танад олигтой хоол бий юу гэвэл зөөгч инээд алдан. Хаяа байлаагүй яха. Манайх хоол ойрдоо нэрдэг гарсан сайн хоолоотой. Та бүхэн ямар хоол зооглохсан бол гэв. Мян тууцтай хуурга, гахаамахан хуурга, бас дүүпүүтэйшүүл 4 хүнийх гэвэл зөөгч мэдснээ илэрхийлж бөхсхий. Ямар арх байна? Хаяа янза. Хараарха ганза оожампи мэглүү дарс. За аривхан шиг ганзаа халаагаад авчир. Зөөгч мөн л тонголцсноо хоолны нэр чанга дуудан цааш ирэв. Сахалд мөрөн дээр пад хийтэл алгадаад чанга ярина. Манай сомонгийн дарга чамайг Баатар эргэж магтааж байна. Байлдаанда Баатар зориг мэргэн буудах хоёр шиг жохол юм байхгүй. Удахгүй их дайм болно. Чиний зориг мэргэн хоёр тэр дайнд мэдэгднэ гэж байна. Хэмээн очирв даргийнхаа хэлснийг хэлмэрчлээ. Юун дайм хятадтай байлдах юм уу гэж Цэрэнбат асуувал очирв хятад янжуур асааж нялуун утааг нь үлээснэ. Гайман хятадыг Монгол нутгаас хөөж зайлуулна. Бас гаймангаас жилүү аюултай улаан Орос, улаан Монголд байлдаан тулж дийлээд шажин төрөө мандуулна гэж тайлбарлав. Улаан Орос, улаан Монголч нь хаана байдаг юм гэвэл тэд Монгол улсын хойд хэл хязгаарт бөөгнөрч байгаа. Оросын улаан бол эзэн хаана хаан ширээнээс нь авч хаяа. Ноёд баяда буудан алж, эд хогшлыг нь болон авч, сүм хийдийг хаасан нүгэлтэй буруу номын улс байгаа юм. Бед эзэн хаан Орос их нутаг борхон шашнаа хамгаалж 4 жилийн турш хатуу ширүүн дан хийж байна. Оросын улааны нөлөө танай Монголд нэвтрэн орж ардын нам гэдэг юм байгуулсан юм. Орос Монгол улаан айдалхан хорхооноолтой. Эзэн төр эгэл ард хоёр байж улс гүрэн тогтно. Тэгвэл улааныхан эзэн төрийг нь устгаж ардын төр байгуулна гэж ярьдаг юм. Борхны намд тийм зүйл байхгүй. Хэрвээ танай Монголд улааныхан дийлэх юм бол хамгийн түрэн богд гэгэнийг үгүй хийн гэж очирв цааш ярих гэтэл Цэрэнбат түүний үгийг тасалж манай богд чинь амьд бурхан үнд ч дийлдэхгүй гэж хэв. Очирв доогсон янзтай инэм хийлээд ямар нэгэн юм цаг нь болохоор яаж ч аргалж болдоггүй юм. Танай амьд бурханы гаймангууд барьж аваад шоронд хорж байхад нь манай цэрэг аварсан. Богд гэгээмэн 1004 тэмгэнүүлээ. Үний нэгийг нь гамин хар гэрт хийсэн байж мэднэ. Гэхдээ эгэл бидэнд тэр бурхан хүн намхан хөлдсөнгүй амирлангүй дөрөв зүйлж гамингийн шоронд хоригдсон болж харагдсан ч байж мэдэх юм гэж Цэрэнбат хэлв. За түүнийг тийм гэж бодъё. Улааны аюул ялах бол бүх хүн зан бурхан шашин шүдхэн болж орон хэд хоосорч эзгүрч золбонохоо үүрлэх болон шүү дээ гэж очирв хэлэхэд Цэрэнбат түүний үгийг тастайран одлаа эзэж тийм юм болох ёсгүй гэж бараг хашгирав. Харин тийм болгохгүй тулд бид улаантай тэмцэж байгаа юм. Улааныхан чиний миний гих өмч хөрөнгийг хүртэл устгаж хөмбөр тэгшэрхтэй болно гэж сурталчилж байна. Тэр чинь юу гэсэн өгөв гэвэл чамд өөрийн гэсэн ганц янчаан байхгүй болно гэсэн үг. Чиний хурдан хар морийг өнөөдөр чи унаж маргааш би унана гэсэн үг. Тэр чинь чиний морь биш нийтийн морь болно. Авга эхнэрч гэсэн нийтийн болно. Чиний эхнэр гэж байхгүй. Түүнийг чинь бич чич хэргэлнэ гэсэн үг шүү дээ гэж очирв дахин хэлэхэд Цэрэнбатын нүур халуу эргэж моцор шившигтэй юм байна гэлээ. Очирв түүнийг улам итгүүлэхийг хичээн. Тийм очираас л бид улааныхантай тэмцэж байгаа юм шүү дээ. Энэ хорвоод улааны аюул битгий дийлээсэ гэж даруулахаар бурхан багш барон жанжныг явуулсан юм.
Цэрэнбатын гайхаж тасран хэлэх өгч олдсонгүй. Хүрээнд ирж явах замдаа умар зүгт улаан тос буй болж гин тэр чин буруу номтой юм гин гэдэл эсэн бусын юм сонсож явсан боловч тодорхой дуулж мэдээгүй явжээ. Очиров саяныхаа ярьсныг Орос дарга нарт ярьж байгаа бололтой зөндөө юм шулганаад сахалт дарга Цэрэнбатын нөөрөөд харснаа хэдэн үг хэллээ. Очиров түүний хэлснийг хэлмэрчлэн ийм хэлв. Манай хүчирхэг цэрэг Орос Монгол нуудгийг улааны аюулаас аварч чадна. Орос Монгол хоёр гүрэн олон жилийн хөрс зэрэгэлдээ байж эв найртай байсан юм. Тэгтэл энэ улааны аюул тэр эв түнжинг эвдэн буйснуулж байна. Тиймээс чам шиг зөрөгтэй баатар улааныг дарах танд маш их идэвхээлэн оролцож бурхан шашин төр улсаа хамгаалах хэрэгтэй гэлээ. Цэрэнбат дуугийнхан толгой дохлоо. Хоол зөөгч цайхан ханхалсан хоол халаасан ганцаа ширээн дээр авчирч өрлөө. Цэрэнбат эзэн хүний ёсоор Орос дарга нарыг хоол зооглохыг хүсэж халаасан ганцаанаас хундаглаад өврөөсөө том мөнгөн аяг гаргаж архи мэлтэлцүүлэн хийлээ. Сахалт тэргүүлэн халаасан ганцаа амсаж үзээд маш сайхан архи гэж магтав. Тэр хоолоо идэх зур архи шимэн уу. Цэрэнбат тэдэнд гайхуулах санаатай мөнгөн аягтай архиа нэг амсгаагаар уучгаад дахиад дүүрэхэд Орос дарга нар дуалдан гайхав. Тэд хоол идэж халаасан ганцаа дараалан ууж царай нь мэнчийн улайж дуун чангараад ирлээ. Хоолны газрын дуу шуугаан нэн их. Согтой улс чанга ярьж хашгиралдав. Хятад бүсгүй гиншин дуулж хоол зоогч нарын хоолны нэр уянгалуулан дуудах зэрэг нь холилдож үүрээ эвдүүлсэн олон хэдгэн мэт дүнгнэн шуугиж байлаа. Сахалт дарга Цэрэнбатыг манай зоригт баатар гэж магтаад сахалтаа хошуугаараа шүлстэн үнсгэд их л эвгүй санагдана. Цэрэнбатч нэлээд согтож биеэ өргөмжлөн ханхалцсан. Бурхан шажин төр улс нэр нүрэн хамгаалах ариун дайнд улаарсан бух шиг дайран орж буруу номтон улааныг хүйс тэмтрэн гэж хашгирав. Очиров түүний хэлснийг даргад орчуулан хэлбэл тэд босон харайж ураа гэж хашгирснаа хундгнуудаа хагалж төхөн хавируулж архи ууцгаа. Ширээн дээрх архин дуусаж байгааг хараад Цэрэнбат өөрөө тэмтрэн олон зоос гаргаад хоол зөөгчийг дуудан ирүүлж "Ховдог гахаа минь, дөрөвчийн хоол архины үнийг аваад үлдсэнд нь архи авчир" гэд мөнгөн зооснуудаа тавир дээр нь хангир жингэр хийлгэн чулуудав. Цэрэнбат удаа хугацаанд хурааж хуримтлуулсан хамх хөрөнгөө цэргийн санд нийлүүлсэн боловч Очировын хамт дээрэм хийж нэлээд мөнгөн зоос олж авсан юм. Хоол зөөгч дарс хар арх ганцаа ийм гурван төрлийн зөндөө олон ваартай шилтэй архи авчран ширээн дээр өрлөө. Цэрэнбат гурван даргийнхаа хамт тэдгээр архинаас усны өхөр шиг ховдоглон залгилж бие биенийхээ хэлийг мэдэхгүй ч гэсэн Орос Монгол хэлээр чанга хашгична. Тэгж байтал Цэрэнбатын мөрнөөс хүн угцрах шиг болов. Эргэж харвал өндөр нуруутай Орос дарга шүлсээ өсчүүлэн юм хэлв. Цэрэнбат нэгч Орос үг мэдэхгүй тул Очировыг нудрав. Очиров сүмийн харснаа нүдэн анихад Цэрэнбат дахин хүчтэй нударч "Энэ хүн юу гээд байгаа юм?" гэвэл Очиров сая учрыг нь олж тэр даргатай хэдэн үг сольсноо. "Чамайг юу хүн бэ гэж байна? Би учрыг нь хэлсэн" гэж хэлчихэд бүхийж ширээд ирлээ. Өндөр дарга ууртай нүдээр ширтэж хашгичаад байхаар нь Цэрэнбат мэдэхгүй гэж хэлээд толгой сэгсэрвэл заамнаас нь базж яваад угс татан босгосноо алгадчихв. Цэрэнбат хэдийн их согтуу байсан ч ингэж доромжлуулсандаа гинэт ууранд үрсгийж өндөр даргыг хург шүүрсэн бүргэд адил хамин авч улаан нүүрэн дундуур нь бахим гараараа хүчтэй дэлсчээд цааш нь түлхэж. Аяг тавг нэр хийж ширээ сандал онхолдлоо. Ширээ мөргөж унсан өндөр дарга салгалан босож ирээд гар буугаа суглан авч буудлаа. Хүмүүс ч сандралдан бүгд босон харайж бөөн шүүг ам болов. Өндөр дарга дахин буутах гэтэл сахалт Орос сая ухаан орох болж түүний буутаагаараас шүүрэн авлаа. Цэрэнбатын уур хуурай өсөн дассан гал мэт батран анцуу шамлаад өнөөх даргыг яах ихийн зур замдан авч дахин хүчтэй дэлсэх гэтэл Очиров гараас нь шүүрэн авч дугтчин. "Юу болж байна энэ чинь? Бол энэ чинь манай хороны штабын дарга том хүн" гэж хашгирав. Цэрэнбат түүний хэлснийг үл тоомцорлон "Хүнд доромжлуулж үзээгүй. Үүний том нь надад падгүй" гэд
Очирвыг цаашлуулгээд өсөн дэх хутгаа суг татан гаргахад эдэн хүн тал талаас нь зууран авч хутгийг нь арай хийж салган авчээ. Өндөр даргаыг бас хэдэн хүн барьж аваад аргадаж байгаа бололтой хуруу гараараа чичлэн чанга хашгич. Очирв Цэрэнбатын гараас угзран "Батуйм явъя. Энд байсны хэрэггүй" гэд өндрөө чирэгдэх. Цэрэнбат тентэр тунтар алхан гадаа гарчээ. Энэ үмэн сандраанд тэр хоёрын уусан арх бараг гарчихсан байлаа. "Чи яаж байгаа юм?" гэж очирв ууртайхан асуугаад морио тайлан авч мордлоо. "Би яагаад ч үгүй шүү дээ. Зүгээр байтал намайг алгацсан. Тэм балмад амтныг төрөл арилжуулах байсан юм" гэж зөвхөв. Очирв толгой сэгсрэн байсан боловч юм хэлсэнгүй. Иштабынхаа шин ирсэн даргатай Цэрэнбатын зодоон хийсэн нь түүнийг зэгсэн бал мөдүүлж ямар банга ирэх бол гэхээс хулчиж байлаа. Тийм учраас ч тэндээс бушуухан холдохыг бодож морион оруулах. Тэр хоёр уралдан давхсаар хуарандаа ирвэл цэргүүд хөл гарын сургууль хийж байлаа. 12 дугаар хэсэг төгсөв.